За бид хэдийн 3 дугаар анги ихэд бэлэн болсон байна. Ингээд содном бэлэгч болон манд хахыгаа дагаад гэрт нэрсэн байна. За дийдээ ирээд бид нэр гадаан сайхан тугалт суугаад гамбаах маань сууж байна. Энчээ содном лавгэгч 10 зэхэд байж байна. Эмээм нь бас л ингээд зүсээ суудаг гэж хэлээ гэж бодоод сууж байна. За тэгээ бид хэд өнөөдөр бол өвөөгийнхөө хүссэн газруудаар аялнаа, очноо гэж зорьсон байгаа. Нэг сайхан сүйтэй цай ууж аваад оройхон болсон байна. Ямааг нь харшилцаж өгөөд хөөрхөн ишигнүүд хараад хон ямаа ойрд хараагүй маш сайхан байлээ. Хон ямаануудаа хашаад ялах гад байж байна. Нэг хөөрхөн ишиг ихийн чон идсэн гэд баах эрхлүүлж ингээ амарсан юм да. За тэгээ өглөөс ирээд сайхан шалдан гарч ирээд дув дулаахан өглөөг хөдөө нарнаасаа сайхан энерги аваад үнэхээр сайхан өглөө өн гэж сэрээ. За өвгийнхаа сайхан очих газрууд руу явна да гэд бодоожсэн. Цаанаас агигч гарч ирж байна. Оо миний ихч за юу идэж байгаа юм бэ гэж асуусан. Игчим дэглэмтэй байгаа, маш хатуу дэглэмтэй байгаа. Сайхан тарг идэл явж ин да гэж. Нэрээ миний ихч ерөөсөө гурил идээгүй, ерөөсөө таруулуулах юм идээгүй тэгээд гамбаах цан хэрэгдэж байна. Гамбаах тамхиасаа за буцаа олсон ч өвөө маань өрөмтөө талх хэлдэг суунаа. Өрөмтөө талх гэдэг чи миний өвдөлтөөр алт. За сайхан сахар төрхэд хадсан. Ямар гоё юм бэ. За дараагийн газар бид хэд авааны наадам затсан байгаа. За энэ хүнийг бол сайхна гинэ. Бас сайхан залуу байгаа. Бид эдийг нөгөө мотоциклтэй тосч аваад зам зааж өгөөдөөс ахгүй шүү дээ. Өстө сайхан инээ, өстө сайхан найрсаг хүн байгаа да. За тэгээд цаана нутгийн иргэд маш ганган дээрээ тавиад агигч явж байна. Нутгийн иргэд сайхан ганган дээрээ тавиад мотоциклд таанаад машина унаад ирсэн байлаа. Энтхийн хүмүүс бол бас бүгдээрээ машинтай, мотоциклтай баян хүмүүс байлаа шүү. За тэгээ өвөө маань ламын уншилгаа үзчихэд наашаа овоогоо тойроод гарч ирж байна. Хоёр ном уншсан лам маань сууж байна. Номоо дуусгах гад. За тэгээ агигч хоёр овоогоо нэг 3 тойрчод хүслээ шивнээд хамаг ажил үйлсээ даатгаад сайхан сүсэглээд сайхан цаашаа явлаа. Тэгээд овоогоо тойрж ирээд 9 удаа мөргөж овоогоо хүндэтгсэн байгаа. За ингээ бид нэр явсаар аваад уулан дээр гарч ирээд хоёр машинтайгаа гарч ирээд өвөөгийнхөө ээжийн газар ирсэн байгаа. Тэгээд өвөө маань сүүгэн өргөөд удагаан цацраг ээжийнхаа байдаг холгоо овоон дээр гарч ирээд тэгээ өвөө минь ганцаараа бэмэр санагцсан гэлгүй цаашаа байж игээд тэгээ нэг харсан чинь өвөө маань гараа хавсартан шилбэрээд өгсөж байгаа. Тэгээ өвгийнхаа нэг шүлгийг уншмаар санагдав. Эвлэг номлог ижигээ инхри дүрээр зурмаараа эргэж олдохгүй таныгаа илгэндээ тэгж хайрмаар бодол сэтгэл дуяатай борхон зүрээр талхмаараа бурхан тандаа залбирч буурал хүн сүмөрөө. За бид цаашаага дараагийн газар руу явлаа. Тэгээ юм хадан хисаан дундуур бас явах сонирхолтой байлаа. За энэ хоёроо жоохон хөгжөөе гэж би чинь утсаа гаргаж яваад гаднаас нь бичлэг хийхээр болвоо. За гамбах агигчиг дуудаарай. Агигчиг дуудаач гэж тохны гаднаас сонсогдсон. За агиг сонссон. За сайн уу. Тэгэхээр за одоо би гоё юм үзүүлээ. Гамбах гэж хайрлал гаднаас. Хөвсгөлийн супермен ирлээ. За хаа өргөнүү. Гамбах шокт. Юу болоод байгаа энийг. Жаагч юу гэх. За баяртай гэж яваад. Тэг гамбах энийг сордгүй. Истадэр алах юм аа. За цаашаа эдрийн голын хөвөн дээр ирлээ. За эдрийн голыг бид хэд нэлээд гүнзгий байсан учраас манд хахыхаа машинаар туулахар болсон. Гамбаах хөтөр ачаан дээр нь суугаад. Нэлээд явсан. Бас эвгүй мэлээ. Усан дээгүүр машинтай гарна гэдэг чи машин нударч үү яачгүй идэх үү санаа зовоод. Бид хэд яваал байлаа. Бас айцтай гамбаах цаашаа хараад. Гიშгэдэ машин унтрааж болохгүй шүү. Нэлээд явсны эцэд бид хэд эдрийн голыг хөндлөн голдтаа гүйгийн хэсэг дээр нь гарч ирж давж гарсан юм аа. Гамбаах. За гарлаа шүү гэл. Би ч наа гарчлаа штэ гэж ярьлаа. Яалчгүй айцтайсэн. За тэгээд өвөөгийнхөө
зүрөө битээд бүлгийн жол атгсан юм да. Өвгийнхөө тоглож өссөн газар болон өвлжөө цуслан гэд зэрсэн да. Бид хоёр явж байхад бас эвгүй хавцлын хажуугаар эргэн нурчгүй гэж айцтай. Энэ ачаан дээр сууна гэдэг чинь бас нэгэн бодлын гоё, нэгэн бодлын эвгүй юм байлээ. Зохион дааруу шидэгч гээд. За явсаар хагаад бид өвгийнхөө унсан газар угаасан ус гэд. Голын ирэг дээр нь тоглож өссөн голын ирэг дээр нь ундаалж өссөн голын ирэг дээр нь ирсэн байдаг юм аа. Өөмн шууд ирээд л голоо сонсон. Шууд л уудаг байсан голоосоо гараараа утгаж авч уугаал. Сайхан идууж аваад би чинь нааталт нь гарч бичлэгийг нэгэд аагийгч цаанаас нэрээд таамын духандаа өрг гэд тухын шавшиж өгд. Өөмн цаашаа шавшаад сайхан. За тэгээд дээш харсан аагийгч бас хэд болгоод авлаа. Өөмн гар мараа угаагаад тэгээд усаа сайхан сансан байна бас тэгээд харахгүй дээ арбаагаас ундаалж өссөн ус нь ингээд өдөө хүртэл урсаад байж гэдэг чинь маш сайхан. За би очиад хэд утгаж аваад сайхан балгаад авлаа, тухандаа үргээд авлаа. Бөөндөө сайхан уснаас нуусан. Тэгсэн чи тэнд мандахах сүнэгаа зүгээр сүнэгаа дуугаад идэгин. Би тэр нэг госдсон юм гэснэ. За шиг бантай байж хэрэгтэй. За тэгээ манай сайхан зүлгэн дээрээ гол ирэг дээр суугаад өвөгийн цуслан дээр ирсэн гэд цуслангийнхаа тухай яриад энэгээр тэгж тоглож исэн ингэж байлаа гэд. За явцгаая гэд өвөмн зүгээр яарад алхаад төрсөн нутаг унсан газар угаасан ус минь гэд сайхан хөрвөө гэд өвөмн явлаа. Асал ганцаараа баймаа. За өвөгийн нутгийн дүү бат эрдэнэ өвөөд зориулаад нутгаас сансан өвгөн шууг нуурлаад ирэхэд чулуун хүртлөөлн найргийн хураа буулгахад нь намхан толгодон цэцгээр гойж баяснаа гэж өвөөд минь зориулж энэ шүлгийг бичсэн байна нутгийн дүү. За тэгээд хүн хөгшлөөд өөрийн унсан газар угаасан ус өөрийн төрсөн нутаг гэдэг ямар хүнд чухал байдаг вэ гэдгийг өөрийн нүдээр харлаа. Тэгээд энэ мөчийг харахад бас өөрийнхөө өмнөөс маш сайхан жаргалтай байлаа. За тэгээ төрсөн нутгаа хөндлөөд уул усандаа даатгаад сүүгээ өргөөд удаага өргөөд сайхан зогсож байна. Тэгээ энэ мөчийг харахад бас миний өвч гэсэн маш сайхан мөч байлаа. Энэ маартай өвөө. Энэ бууцсан дээр амьдарч байсан байна. Ингээд нөө 60-70 жилийн дараа ингээд хөхрөө байж исэн. За ингээд Бартаад зам гарч ирсэн. Одоо бид нэр өвлжөөр нь явж байна. За манай зам заагч Бартаг туулагч Гамбаа урд зааварчлагаа өгөөд. За өрүүлээ баруун тийшээ. Доошо дээшээ баруун зүүн гэд явж байна. Манай Гамбаа хосл. За тэгээ Бартаагаа туулаад өндөр сайхан уулуудыг хажуугаар гарахад бас өвөгийн минь нутаг яасан сайхан гоё байгальтай нутаг вэ гэд Гамбаахтай өргөөлөд чиргүүлэн дээрээ суугаад явж илаа. За яг одоо бид нэр өвөгийн тоглож байсан тоглоомын талбай дээр ирсэн байна. Одоогийнхоор ярил. Энэ бол өвөгийн тоглодог байсан чулуунууд. Өмнө нь бол 5 шүү байсан гин. Харин одоо овоо болсон байна. Өвөгийн нэлээд олон жилийн дараа ирэхэд гэхдээ энэ овооны суурийг харангуут доогоороо бол 5 шүү хэлбэртэй байсан. Айгуу шүү сонирн байсан. 60-70 жилийн дараа ирэхэд бас л 5 шүү хэлбэртэй байна гэдэг. За энэ харагдаж байгаа өвлжөөний тэр хавьд бол өвөөгийн маань эмээн амьдэрдэг байсан гэж байгаа. Энэ улаан толгой дээр өвөө тоглодог. Ингээд чулуугаар тоглоо байж хат эмээн тэндээс орилдог байсан гэж ярьж байлээ өвөө. Тэгээд өвөө бол энчээ ингээд сайхан тоглодог байсан. Хүүхэд насаа энчээ бас өвлжөөний ханд ингээд өвөл өнгөрөөсөн гэд ярьж байлаа. За тэгээд өвөө энэ шавх үзүүртэй уулын араас тогооны шүүр бэлдэж бас тэгээд айгу хүнд өвдөж байсан гэсэн. За энэ ирсэн газар бол өвөөгийн өвлжөө. Ирсэн жинд ингээд овоо босгоцсон, тагцсан юм шиг. Энэ бол өвөөгийн бас хуучин
адууны одоо морио уйдаг хэсэг байсан гэсэн. Гэхдээ энэ мод нь бол сүүлд зоосон мод байна гэж өвөө ярьж илээ. Тэр үеийн мод бол одоо унсан бахаа. За үлжээний бууц хэсэг бол ерөнхийдөө үерт идэгдсэн. Тэгээд айл буухын аргагүй болсон байсан. За тэгээд эргэн тойрондоо хаттай чулуутай нөмөртэй газар байна лээ. Тэгээд өвөөгөө сэнчээ амьдарч исэн баг насандаа ингээд байсан гэдэг төсөөлөд харахад бол бас айгүй сонирхолтой байсан. За бид дээшийг нэлээд өгсөд өвөөгийн бас өгшин аав нь тэр хадан завсараас бөөгийн малгай тахилтад өмсгөлүүд бүгднийг нууж байсан гэсэн. Тэрийг харах гэж тэлээ явсан. Тэгээд өвөөс нэг сонирхолтой нэг юм хэлсэн. Тэнд нэг мод байна уу гэд харж гин үү та нар гэдэг байсан. Тэгсэн чи арай нөгөө мод нь мөчргүй юу ч болцсон. Өмхөрцөн мод байсан. Энэ мод нь хамгийн амар нөгөөтэй чицүү мод гэж байна. За тэгээд цаашаа алхаад явсан чинь ууцны үзүүлгэн дээр гიშгсэн чинь ингээ мөр үлдээд байсан. Айгуу гой сонирхолтой байсан. Тэгээд цаашаа буцтааг явж исэн чи өвөө нэг сонирхолтой газрыг харуулаад өвөг жоохон байхад л юм хадан дээр маань бичсэн байдаг гэсэн. Одоо тэр нүртэл байгаа нь айгүй сонирхолтой байсан. Явлаа. За тэгээ бутгах замдаа эдрийн голдоо сайхан сэлий халуучч ядарснаа тайлий сэргийгээд ус руу шумблаа. За нэг баандч сэлсэн. Яана хүмүүс нь эдрийн гол усны хүртээ болж гихүү дээ гэж бодоод. За яа. Сэлээл сайхан сэлээл дээш хараад чийлээл. Сайхан аагийг ч зураглаачтайгаа өвөө энэ чи эдрийн голдоо мөргөөстэй толгоо угаагаастай өстой сайхан байсан. Тэгээд айгүй гоё гол ороод сэлээд явах сэтгэл санаа айгүй гоё сэргсэн. За дараа нь наадам овооны наадам дээр очсон. Өстой нэрэ барилтыг яваадсан ч өстой нэрэ өдөр түрүүнд юм хоцроо очсон тий. Явж итэл наадмын сайхан өдөөний залуучууд бүсгүйчүүд хосоороо сайхан морио унтсан. Яасан ч гоё харагдтыг. Үнэхээр бас сэтгэл сэргийж чадсан. Тэгээд нэг ихчгүү дуулаад наадмын ард иргэд сайхан тойроо суудсан. Гард магнагийн кинон дээр гардаг шиг л. За наадмын хөшөр амтлнаа сайхан. Хүүхдүүд гүйлдээл тоглоод энэгээр чи хүмүүс шуугалдаал зөтэй байсан. За наадмын хөшөр. Зөтэй байсан. Бизнес нэг шилэн унсныг мэдээгүй яваад идэг юм да. Хүмүүс над руу айгу хараад ийн гээд би станер одолчих гээл яваад байсан чинь. Нэг шилэн байхгүй хараад байсан бил. Хүүшээ миний их идэх гээд байгаа юм шүү дээ. Дэглэмтэй байгаа шүү дээ таа чи. Хүүшээ болгүй шүү дээ. Би чээ. Дэглэмээ яах юм бэ? Ингиж манай агийн чин дэглэм дууссан юм да. За өвөө ноёны суудалд суусан. Дээр үеэр бол ноёд дуудлын масар дотор суусан байдаг. За нэггээр чист нэрэл өөр ад яндаа гэж зүгээр ад одоо үдээрээ гэж дүүнэрэс голхтож өгж явах шиг байлаа тэрнгээр. За тэгээд цаашаа явлаа дүүнийгээд ингээ явлаа. Энэгээр ч бас дүүнэрэс нэр нүд нүдэн сэргэлэнтэй мөнгө харцгаа сэгсэрч өгчлээ. Наадамд сайхан болж байна. Ийм юмгүйгээр бас наадмыг төсөөлөхгүй. Яа тэгээ буцаж ирээд мандаа ахындаа бидэд ааруулж байгаа. Зүгээр горилдсон. Сайхан хүүтэй харцаа. Тэгээ сайхан уул бас харсан шигээ. Сайхан тайван суугаад. Орой болсон юм да. Бид тэгээд бүр оройноос шүн болтол сайхан буу хаалж өөгийн дүүнертэй танилцаад бүгдэндээ сайхан баах юм ярьж гамбаахынхаа бизнесийн санаануудыг сонслоо. Бүгдээрээ хөхрөлдлөө шөлтөө идлээ. Үнэхээр сайхан тэгээд орой өнгөрөөж амарцгаасан да. За ингээд өвөөгийн маань Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт амьдарч байсан газруудаа эргээд буурай тоороод унсан газар угаасан усаа
очиж үзээд ирэхэд бас сайхан байсан бахаа гэж найдаж байна. Тэгээд үгээр 3 дугаар ангиад төгсгөө манайхаа. За үзсэнд маш их баярлаа. Баяр таа.